Тогтвортой хөгжлийн боловсрол 2 төсөл. Сайн бацхан үзэгчдээ манай улсын тогтвортой хөгжлийн боловсролын салбар дамнасан бүх төвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж цаашлаад хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах зорилготой цахим зөвлөгөөн болох гэж байна. За тэгвэл энэ хүрээнд ярилцахаар бид өнөөдөр зочноо студид урьлаа. Ингээд бидний урилгаар боловсрол шинжилгээ ухааны яамны боловсролын хүрээлэнгийн боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Инх тогтох иржээ. Сайн байна уу та? Сайн байна уу. За энэ өдөр урилга авч ирсэн танд баярлалаа. Тэгэхээр боловсролын хүрээлэн доктортой хөгжил боловсрол 2 төслийн туршиж байгуулгаар сонгогдсон ажиллаж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааны зорилго цаашлаад хүрэх үр дүнгийн талаар эхлээд үзэгчдэд мэдээлэл хүргэх үү. Доктортой хөгжлийн боловсролын 1 төсөл маань өмнө хэрэгжиж одоо дуусаад одоо доктортой хөгжлийн боловсрол 2 төсөл маань үндэсний хэмжээнд хэрэгжиж байна. Тэгэхээр доктортой хөгжлийн боловсрол 1 төсөл маань ерөнхийдөө бүх түвшний сургалтын хөтөлбөр доктортой хөгжлийн боловсролын үзэл санаа үнэт зүйлийг тусгах. За мөн одоо багш бэлтгэх мэрэгжлийн боловсрал, насан туршийн боловсролыг доктортой хөгжлийн боловсрал руу чиглүүлэх ийм одоо зорилготой ажиллаад ингээд үр дүнгээ үзээд ингээд өндөрлсөн. За одоо доктортой хөгжлийн боловсрал 2 төсөл маань хэрэгжиж эхэлж байна. Тэгэхээр энэ төсөл маань үндэсний хэмжээний мөн орон нутгийн түвшний за сургуулийн түвшинд бол энэ институтчлал, хамтын ажиллагаа хичээлийн интеграцийг хөгжүүлэх гэдэг рүүгээ илүү голлон анхаарч байна. За тийм учраас төслийн одоо нэгж дээр бол үндэсний хэмжээний 11 байгууллагын нэгж за мөн одоо 6 аймаг 30 гаруй сургуулиудаа ингээд хамтран ажиллаж байна. Энэ төслийн үйл ажиллагаагаар дамжуулаад за үндэсний орон нутгийн сургуулиудад одоо ямар үйл ажиллагаануудыг яг зорилттой түвшинд нь хүргэж ажиллаж байгаа юм бэ? 1995 оноос хойш Монгол Улсын засгийн газар нэг 3 доктортой хөгжлийн боловсролын чиглэлээр 300 гаруй юм бодлогын баримтчгуудыг боловсруулсан байдаг гэдэг ч гэлээ яг одоо энэ одоо бодлогын эрх зүйн баримтчгуудыг одоо практикт нэвтрүүлэх үр дүнгийн одоо үнэлэх ийм одоо үндэсний механизм буюу бүтэц бол хараахан бүрэлдэж чадаагүй ирсэн байна. Тийм учраас одоо энэ доктортой хөгжил 2 боловсрол төслийн хүрээнд ерөнхийдөө энэ үндэсний түвшинд ийм институтчлалыг бий болгох. За орон нутгийн түвшинд тэр орон нутгийн одоо нэгж байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа түншлэлийг бий болгох гэдэг рүү илүү гол анхаарч байгаа. За ингээд үндэсний хэмжээнд бол одоо бид нэр энэ төслийн хүрээнд гол одоо ач холбогдох байгаа зүйл бол тэр мэрэгсэн институцийн бүтцийг бий болгох гэдэг рүү нэлээд онцолж анхаарч байна. За дээрээс нь доктортой хөгжил бөгөөд доктортой хөгжлийн боловсролын олон нийтэд түгээх цахим нэгдсэн платформ санг хөгжүүлэх гэдэг рүүгээ бас илүү голлон анхаарч ажиллаж байна. За орон нутгийн түвшинд гэх юм бол хэдийгээр орон нутгийн одоо нэгж байгууллагууд маань хоорондоо өөр өөрийн чиг үүргийнхаа дагуу ажилладаг ч гэлээ гэсэн яг одоо мэрэгжлийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа түншлэлийн асуудлыг бол зайлшгүй бэхжүүлэх юм шаардлага байгаа. Тэгэхээр орон нутагт бол ерөнхий боловсролын сургууль гэдэг бол энэ доктортой хөгжлийн боловсролыг бас түгээх юм нэгж гэж үздэг учраас сургуулиар дамжуулаад тэр одоо орон нутгийн бүх салбар нэгж байгууллагуудын одоо доктортой хөгжлийн боловсролыг дэмжиж хөгжүүлэх ийм одоо тогтолцоог бий болгох гэдэг рүү илүү анхаарч байна. За сургуулийн түвшинд аваад үзэх юм бол хэдийгээр сургалтын хөтөлбөр сургагчид доктортой хөгжлийн боловсролын одоо тэр үзэл санаа агуулга туссан хэдий ч гэлээсэн түүнийг одоо хэрэгжүүлэх тий. За яг одоо хичээл дээр очиж буулгаж одоо хэрэгжүүлэх энэ тогтолцоо бол бас аргахан бүрэлдэж чадаагүй байгаа учраас энэ төслийн хүрээнд одоо тийм интеграц агуулга арга зүйг хөгжүүлж туршиж одоо 30 сургууль дээр туршиж хэрэгжүүлээд тэгээ тэр тогтолцоог одоо үндэсний хэмжээний сургуулиуд түгээн дэлгэрүүлэх энэ үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэхээр одоо төлөвлөөд ингээд ажиллаж байна. Зөвлөгөөнийг одоо яаж ямар шатаараа тагаар зохион байгуулах юм бэ? За энэ доктортой хөгжлийн боловсролын үзэл санаа, үзэл баримтлалыг олон нийтэд хүргэх тийм ээ ийм үндэсний зөвлөгөөнийг бол зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. За энэ жилийн тухайд бол энэ COVID-19 цар тахалтай холбоотойгоор энэ зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулахаар ингээд төлөвлөж байна. За 4 сарын сүүлчээр бол ерөнхийдөө хэрэгжүүлнэ гэж ингэж энэ зөвлөгөөн зохион байгуулагдана гэж үзэж байгаа. За энэ зөвлөгөөн бол үндсэндээ 5 салбар зөвлөгөөнтэй ийм одоо үндэсний хэмжээний нэгдсэн юм том цахим зөвлөгөөн болохоор
ингээд төлөвлөгдөд ажиллаж байна. Доктортой хөгжлийн боловсрал 2 төслийн хүрээнд одоо мэрэгжсэн мэрэгчлэнүүдийг бий болгох цаашлаад тэр үйл ажиллагааны практик дээр буулгах нь чухал байна гэдэг. Үүнийг юу н судлаад үзэхэд хэр олон одоо практик үйл ажиллагааг зохион байгуулах санаачлагууд гарч ирсэн юм бэ? Үүнээс бас одоо яг шигшигдэж сонгогдоод хэрэгжүүлэхэд боломжтой юм а гэж үзсэн хэр олон одоо төрөл төслүүд бас энд явагдаж байгаа юм байна. За доктортой хөгжлийн боловсролыг одоо түгээн дэлгэрүүлэх нэг гол зүйл бол тэр тухайн орон нутаг сургууль нэгждэр хэрэгжиж байгаа сайн туршлагуудыг одоо түгээн дэлгэрүүлэх энэ асуудал бол хамгийн чухал болж орж ирж байгаа. Тэгэхээр бид нэр одоо үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургууль дээр хэрэгжиж байгаа доктортой хөгжлийн боловсролыг хичээл сургалтын хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулан тусгаж хэрэгжүүлж байгаа юм интеграц хичээлүүдийг бол бас сургууль багш нартай хүргэхийг бол зорж ажиллаж байна. Тэгээ энэ хүрээнд бол энэ зөвлөгөөн дээр дэлхийн том хичээл гэдэг ингээд нэг салбар зөвлөгөөн байгаа. Энэ салбар зөвлөгөөн дээр бол одоо багш нарын тэр тэргуун туршлага, сайн санал сандаачлагуудыг бол сургууль багш нарт хүргэхийг ингээд зорж ажиллаж байгаа. Цахим гэдэг өөрөө ямар чухал вэ? Цахимаар бид хэрхэн суралцаж болох вэ гэдгийг сая энэ өнгөрсөн 20 он, за энэ 21 оны эхний саруудад бас харж байна л да. Тэгэхээр бид яг зайнаас суралцах, зайнаас мэдлэг, мэдээлэл олж авахд цаана тэр мэдээллийг түгээн дэлгэрүүлж байгаа, зааж зөвлөж байгаа багш, мэрэгжилтнүүд гэдэг хүмүүсийн тэр ур чадвар, арга зүй гэдэг их чухал гэдгийг бас олон хүмүүст урьдаж байна. Тэгэхээр энэ тал дээр бас илүү анхаарч байгаа болов уу тийм ээ? За доктортой хөгжлийн боловсрол 2 төслийг хэрэгжих явцад бол тэр үндэсний цахим платформ системийг хөгжүүлэх гэдэг асуудал нэг гол асуудал болж орж ирж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо бүх төвшөнд гарч байгаа хууль эрх зүйн баримтчгүүд, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд, ном гарын авалгуудыг бол нэг одоо цахим сангаас олж харах ийм нөхцөлийг бүрдүүлэх үүднээс яг энэ боловсролын хүрээлэн дээр бас мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөл баг ажилласан байгаа. За энэ багийн одоо хүрээнд нэг хийгдсэн гол ажил бол энэ үндэсний платформ цахин санг хөгжүүлэх. За тэгээд тэн дотор бол одоо нэгдүгürt эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хоёрдугаарт одоо багш нарын одоо тэр сайн туршлага хичээлийн сангуудыг, гуравдугаарт одоо үндэсний хэмжээнд хийгдэж байгаа том одоо эрдэмтэн судлаачдын одоо ном гарын авалгуудыг тийм ээ. За мөн одоо сургалт үйл ажиллагааны тайлангуудыг нэгдсэн юм сан руу оруулах ажлууд бол хийгдэж явж байна. За энэ маань одоо бий болоод эхлэх юм бол мөн цаашдаа одоо энэ институцийн төвшөнд энэ одоо төсөл дууслаа гэж бодоход одоо тэрийг хэрэгжүүлэх энэ бодлогыг хэрэгжүүлэх энэ нэгж маань энийг цааш нь үргэлжлүүлээд хөгжүүлээд аваад явах юм боломжийг бол гараа суурийг бол тавьж байгаа. За мөн энэ доктортой хөгжлийн боловсрол төсөл хэрэгжихээс өмнө бол бас суурь судалгаа бол хийгдсэн байгаа. Энэ суурь судалгааны үр дүнгуудээс харахад бол гол юм одоо тэр энэ мэрэгсэн институцийг ажилуулах гэдэг юм бол зайлшгүй чухал юм байна гэдэг дээр нэг ач холбогдол байгаа. За хоёрдугаарт энэ орон нутгийн нэгж байгууллагууд бол яг нөгөө өөрсдийнхөө үндсэн чиг үүргийнхаа дагуу ажиллаж байгаа ч гэлээ гэсэн хоорондын энэ хамтын ажиллагаа бол бас сул байдаг юм байна. Энийг дэмжиж ажиллуулах шаардлагатай байна. За дээрэс нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн багш нарын эцэг эхийн доктортой хөгжлийн боловсролыг одоо амьдрал ахуйг хэрэгжилж байгаа, нэвтрүүлж байгаа энэ одоо мэдлэг, ур чадвар бол бас төдийлөн бас хангалттай биш байна тий. За тэдний мэдээлэл авдаг гол их сурвалж нь бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим их сурвалжууд байдаг юм байна. Хүүхдүүд маань тэр одоо сурах хүчгээрээ хөтөлбөрөөрөө дамжуулаад бас энийг авах боломжийг нь одоо бүрдүүлэхэд үндэсний хэмжээний мэрэгжлийн байгууллагууд бол дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм байна гэсэн юм дүгнэлтүүд гарсан байгаа. Тэгэхээр энэ суурь судалгааны үр дүн дээр үндэслээд бид нар үндэсний хэмжээний энэ одоо үндэсний түвшинд хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, сургуулийн түвшинд хэрэгжүүлэх юм 3 түвшний одоо зөвлөмжийг гаргаад бас үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж байна. За энийг бол үйл ажиллагааны одоо зураглал гэж ингэж нэрлээд одоо тэрний дагуу одоо төслийн нэгж байгууллагууд маань хамтран ажиллах, цаашдын одоо төсөл хэрэгжих, мөн одоо үндэсний хэмжээнд одоо нутагшуулж, хөгжүүлэх, бэхжүүлэх ийм асуудлуудыг бол чиглэлээр хамтран ажиллаж байна. Доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд маш олон төвчөс байгууллагууд хамтран ажиллаж байна гэж таас түрүүнд урьдлаа. Тэгэхээр ямар байгууллагуудаас голлох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр байгууллагуудын хамтын ажиллагаа оролцоо юу нь хэр байна? Одоо мэдээж хүн бүрийн оролцоо энэ төслийг цааш нь түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй байна тийм. Төслийн нэгж гэж ажилтдаг байсан тийм ээ. Тэгвэл энэ доктортой хөгжлийн 2 төсөл маань төслийн нэгж гэхээсээ илүүтэйгээр техникийн зөвлөн зохицуулах баг гэж ажиллаж байгаагаараа тий онцлогтой. Тэр техникийн зөвлөн зохицуулах багт нь үндэсний хэмжээний 11 байгууллагаас 2 хүний төлөөлөлтөд 30 гаруй хүний
бүрэлдэхүүнтэй юм баг ажиллаж байгаа. Тийм учраас одоо тэр тухайн байгууллага дээр явагдаж байгаа доктортой хөгжлийн боловсролын асуудлуудыг тэр техникийн зөвлөн зохицуулах багаар дамжуулаад мэрэгжлийн байгууллагуудад одоо хүргэх энэ үе шаттай ажлууд бол хийгдээд явж байна. За энд ямар байгууллагууд хамтарч ажиллаж байна вэхээр боловсролын яам, байгаль орчны яам, боловсролын хүрээлэн, багшийн мэрэгжил дэвшлүүлэх институт, боловсролын үнэлгээний төв, Монгол улсын боловсролын их сургууль, за насан туршийн боловсролын үндэсний төв, за мэрэгжлийн хяналтын одоо ерөнхий газар тийм ээ. За мөн одоо цэнгэг усны нөөцийг хамгаалах газар гэж байдаг тийм ээ. За хэвлэл мэдээллийн төв гэдэг ийм байгууллагуудын төлөөлөл болсон ийм хүмүүсөд хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр байгаль орчны яамны чиглэлээр, боловсролын яамны чиглэлээр, мөн мэрэгжлийн хяналтын чиглэлээр одоо ажиллаж байгаа ийм одоо субъектүүдийн төлөөлөл орж ирж байгаа учраас энэ бол зөвхөн одоо ганц боловсролын салбар дээр хэрэгжиж зогсох биш. Одоо тэр тухайн орон нутгийн хөгжлийн бодлогыг одоо боловсруулахад тухайн байгууллагын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бол тусгах чиглэлээр энэ одоо техникийн зөвлөн зохицуулах багийн 11 гишүүдийг чадахжуулах сургалтыг бол сард 2 удаа, зөвлөлт хуулцтыг бол сард 1 удаа ингээд хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ маань одоо бас энэ хүний нөөцийг бол бас нэлээд бэлтгэх тэдгээр одоо техникийн зөвлөн зохицуулах багийн гишүүдээр дамжуулаад тухайн байгууллагын үйл ажиллагаанд бас нөлөөлөх ийм одоо зорилго чиглэлтэй үйл ажиллагаа явагдаж байна. Тэгээ энэний хүрээнд одоо өнөөдөр манай техникийн зөвлөн зохицуулах багийн одоо бүрэлдэхүүнд ажиллаж байгаа байгууллагууд маань нохоо офсыг нэвтрүүлж байна. Байгууллагынхаа стратеги төлөвлөгөөнд гендрийн одоо эрх тэгш байдлыг одоо нөхцөл байдлыг хэр туссан байна уу гэдгээр дээр одоо шинжилгээ хийгээд ингээд бодлогын баримт өчгтөд тусган сайжруулах юм ажлуудыг бол хийгээд явчихна. За танд маш их баярлалаа, ажилд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ та бүхэнд өнөөдөр бид доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд мэдээллийг хүргэлээ. Доктортой хөгжлийн боловсрол 2 төсөл.